Энэ бол Infinix GT 30 Pro. За тэгэхээр зах зээл дээр байгаа адилантай бүтээгдэхүүнүүдээс хамаагүй өндөр үзүүлэлттэй. За хэдүүлээ өнөөдөр үзүүлэлтүүдээс нь эхлээд ярив. За дэлгэцний хувьд гэх юм бол 144 Гц AMOLED 1 биллион color ялгаруулах чадвартай. Тэгэхээр чи 1 биллион гэдэг чинь 1 тэрбум өнгийг одоо дэлгэц нь гаргах чадвартай тийм дэлгэцтэй байна. За яг одоо миний гарт байгаа энэ загварын хувьд гэх юм бол 256 ГБ-ийн багтаамжтай, 12 ГБ-ийн шуурхай санах хойтой. Тэгэхээр багтаамжинд бол санаа зовхгүй хэсэг байх боломжтой байна. Дэлгэцний хувьд гэх юм бол 144 Гц-ийн дэлгэцтэй. Тэгэхээр тоглоом тоглоход бол графикийг бол хамгийн өндөр түвшинд тоглох боломжтой. Мөн хажуу талдаа нэмэлт триггертэй. За энэ триггерүүд бол ерөөсөө цөөхөн хэдэн утсанд байдаг. Тоглоом тоглоход илүү тухтай болгож өгдөг триггер байгаа. Android үйлдвэрлэлийн систем дээр XOS гэдэг өөрсдийнхөө одоо үйлдвэрлэлийн системийг суулгаж өгсөн байгаагаараа бусад утаснуудаас илүү давуу талтай. Тэгээд тэр нь тоглоом дээр бол илүү гоё бас нэмэлт одоо гейминг tools ихтэй. За жишээлбэл одоо шууд тоглоом руугаа ингээд орчих л да. За ингээд тоглоом руугаа ороод тэнгүүд процессороо одоо хэдэн хувиар нь ачааллуулах уу, CPU-гээ хэдэн хувиар нь ачааллуулах уу гэх мэтчлэн сонголтуудтай. За тэр нь одоо энэ дээр ингээд харагдчихна. Харагдчихна. За тэгэд CPU-гээ одоо тэгж удирдахаас гадна скриншот, скрин рекордер гэх мэтчлэн зүйлийг шууд тоглоомын дотроосоо одоо нэмэлтийн хажуудлын сеттингээр хийх боломжтой. За гэх мэтчлэн одоо яг гейминг тал дээр бол үнэхээр төгс гүйцэтгэлийг үзүүлэхээр Infinix-ийн GT 30 Pro байна. За тэгээд зах зээлийн үнэ нь бол сая 799. Тэгэхээр Steakhouse дэлгүүрүүдээр та бүхэн энэхүү гар утсаа ерөөсөө ямар ч урьдчилгаа шимтгэлгүйгээр шууд лизингээр авах боломжтой. Тэгээ мөн гэртээ хөргүүлээд авах боломжтой. За мөн Steakhouse дэлгүүрүүдээс судалдаж авснаар та бүхэн 100% даатгалд хамрагдах боломжтой. Steakhouse Infinix байлаа.